Иргэдийн хоримтлыг нэмэгдүүлэн улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой үндэсний хоримтлын хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Монгол улсад анх удаа Кастодиан банкны үйлчлэгийг нэвтрүүллээ. Хөрөнгийн зах зээл дээр хамгийн эрэлттэй байсан Монголын анхны даатгагдсан эрчим бондын underwriter ажиллалаа. Монгол улсад анх удаа American Express-ийн урамшууллын хөтөлбөртэй дебит картыг нэвтрүүллээ. Захин банкны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой заасгүй банк аяныг амжилттай өрнүүллээ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих edu.cig.goldenbank.com сайтыг нээлээ. Бизнес эрхлэгчид зориулан SME.cig.goldenbank.com зөвлөх сайтыг ашиглалтанд орууллаа. Монголд анх удаа газрын тос алт цэсний ханштай уялдсан гибрид хадгаламжийг гаргалаа. Монгол улсад анх удаа өөртөө үйлчлэх цахим буланг нэвтрүүллээ. Хан уул бизнес төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Ховд салбар шинэ байртай боллоо. Бүгд хүртэх бонус урамшууллын аяныг зохион байгууллаа. Компани засаглалын шилдэг туршлагыг нэвтрүүлэхээр олон улсын санхүүгийн корпорацтай хамтран ажиллаж эхэллээ. Канадаас бүтээгдэхүүн үйлчилгээ импортлдог бизнес эрхлэгчдэд дэмжин Канадын экспорт хөгжлийн агентлагтай дунд хугацааны санхүүжилтийн гэрээ байгууллаа. Унгар Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Унгарын үндэсний худалдааны төлөөлөгчийн Монгол дахь салбартай хамтран ажиллаж байна. Монгол улсаас нүүбийн байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачлагад элсэн анхны гишүүн боллоо. Чехийн экспортын банктай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Жирэмсэн болон хүүхэдтэй эхчүүд өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалалгүй үйлчилж эхэллээ. 2016 оны тогтвортой санхүүжилтийн бодлогоор манлайлагч банкар тодорлоо. Харвард их сургуулийн Монгол улсад зохион байгуулагдсан Asia Leadership Conference чуулга уулзалтын ерөнхий ивент итгэгчээр ажиллалаа. Засгийн газраас зарласан хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлэр суралцж буй оюутнуудад тэтгэлэг олголоо. 14 дахь жилдээ оюутны эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Үйлдвэржилтийг дэмжих засгийн газрын тогтоолын хүрээнд 300 тэрбумын төслийн хөтөлбөрт оролцож бизнес эрхлэгчдэд дэмжин ажиллалаа. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд 9615 тэрбум төгрөгийн төслийн зээлийг олголоо. Арьс шир, ноос ноолор, хүлэмж, сүү, оёдлын салбарын 187 төсөлд санхүүжилт олгож 2136 ажлын байр шинээр нэмэгдүүллээ. 13288 өрхөд 588 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо. Монгол улсын 3 сая дахь иргэн монголжийн охинд алтан түлхүүр хүүхдийн хадгаламж нээж бэлэг барьлаа. Голланд банкны 1800 гаруй ажилтан албан хаагч харилцагчид цусаа хандууллаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Няран судлалын танхимыг тогтчууллаа. Мөнх чулуун сантай хамтран Америкийн нэгдсэн улсын Madfish байгууллагаас Монголын эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж багж хэрэгслийг нийлүүллээ. Монгол улсын морин хуурын чуулгын албан ёсны түншээр 4 дахь жилдээ ажиллаж байна. Монголын эдийн засгийн чуулгын алтан ивент итгэгчээр ажиллалаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Discover Mongolia чуулганыг уламжлал ёсоор ивент итгэлээ. Голланд банк, Mandal General даатгал, Монголын бизнесийн зөвлөх хамтран Монгол улсын эрсдлийн удирдлагын форум 2015-ыг амжилттай зохион байгууллаа. Хөнгөн үйлдвэрийн салбарын харилцагчдаа зориулсан өрсөлдөх чадрыг хөгжүүлэх сэдвт анх дахь зөвлөлийг зохион байгууллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан Монгол үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулганы ивент итгэгчээр ажиллав. Интернет худалдааны анх дахь конференц Улаанбаатар чуулганыг хамтран зохион байгууллаа. Бороос ногоон төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 4500 гаруй хүүхдэд экологийн болон санхүүгийн боловсролыг түгээлээ. Улиран одож буй 2015 онд Голланд банк тулгай тулж Галаабадраас нь түүхт 20 жилийн дохиосон. Бид их орныхоо эдийн засгийн доктортой хөгжлийн тулгуур багна үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч банк санхүүгийн шилдэг үйлчилгээгээ нэвтрүүлэгч банк байснараа бахархдаг. Голланд банкын цаашид сайн засаглалыг ханган ажиллахын зэрэгцээ харилцагч төвтэй банк байх стратеги хэрэгжүүлж дэлхийн мэдээлэл технологийн дэвшил бүхэнтэй хөл нийлүүлэн санхүүгийн болон бусад бүх үзүүлэлтүүдээр дэлхийн давцанд хүчирхэг банк байх алсын хараагаа хэрэгжүүлэн ажиллах болно. Ингээд эрхэм зорилтынхаа төлөө хамтдаа тэмүүлж амжилт бүхний эзэд нь байх ёроолыг та бүхэндээ дэвшүүлье.